Тэр хувь хүн өөрөө хэдий ч нэг боловсралтай мэдлэгтэй байна. Тэр чигээрээ улс орн маань хөгжин шүү дээ. Тэгэхээр энийг бол хин нэгэн том одоо компани, хин нэгэн засгийн газар ч юм уу тий бүр олон тэр том одоо тэр бүтцийн түвшинд биш. Одоо хувь хүн за ерөөсөө л дадлагч нараас эхэлж байгаа байхгүй юу? Хувь хүн өөрөө тэгвэл эхлээд энэ боловсрал мэдлэг технологиуд тэгвэл мэдээд сураад авчил та. Тэгэх юм бол энэний цаана бол асар их боломж байгаа. За сайн байцгаана уу? Сонирхол татгав подкаст үзэгч эрхэм хүндэт үзэгч та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. За бидний ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаарт бид нар гэрээт ажилтаа тэгээд бас дадлагжигч ажилтаа тэгээд бас тусгай ур чадварын дадлагжигч ажилтаа ингээд байгаад байгаа шүү байна тий. За тэдрийг тойрсон асуудлууд тэгээд бас анхаарах зүйлсийн талаар ярилцъя гэж одоо мэргэжлийн хүнийг урьж оролцуулахад бэлэн болсон байна. За тэгээ өнөөдрийн дугаарын зочноор Kyushu.net хамтын ажиллагааны байгууллагын одоо Токиог хариуцсан захирал Хатанбаатарын Халиуна оролцож байна. За тэгээд бидний урилгыг хүлээн авч ярилцах болсонд баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр бас энэ дугаарыг сонсож байгаа сонсогч олон үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд ерөнхийдөө хоёлаа энэ гэрээт ажилчин дадлагжигч ажилтны ер нь хизээнээс эхлэх болсон. Тэгээд одоо ер нь ямар нөхцөлтэй байгаа, цаашдаа юу хүлээж байгаа гэдэг талаар дэлгэрэнгүй ярилцаад явъя гэж бодож байна. За тэгээд би бас өөр ойлгодог байхгүй. Нэг сонин гэрээт ажилчин ч гэн дадлагжигч ажилчин ч гэн тусгай ур чадварын ажилтан ч гэн аюу нэг жоох толгой ирмэр. Тэгээд энийг бас тодруулж өгнө гэж хүсэж байна. Тэгээд ерөнхийдөө ур чадварын дадлагжигч ажилчин буюу кино жишүүсэй гэдээ байгаад байгаа шүү тий. Тэгээд бас онцгой ур чадварын дадлагжигч ажилтан тэр нь болохоор тогтъё гэжтэй байна тий. Тогтъё кино жишүүсэй. За энэ ойлголтуудын ялгааг нэг сайхан тайлбарлаад өгөөч. За тэгэхээр ер нь бол маш олон нэршил байдаг тий. Тэгээд одоо бүгдээрээ мэдж байгаа гэрээт ажилтан гэж ер нь бол бүр 90 оноос хойш яригдчихэж байгаа тий. Тэрний дараа бол одоо дадлагжигч ажилтан гэд нэршил нь бол солигдсон байгаа. Тэгэхээр энэ яг ямар юунаас одоо улбаатай юм бэ гэхээр одоо анх 1990 оноос хойш бол Япон улс бол өөрөө том корпорацууд дотоод одоо ажиллах хүчнээ гадаадд байдаг салбаруудын ажиллах хүчнийг бэлтгэхийн тулд тэр гаднаас ажиллах хүчээ аваад тэднийг бол сургаж одоо өөрсдийнхөө технологиг бол зааж өгч байсан гэсэн үг. Тэгэхээр яг энэ 90-ад оны үеэс эхлээд Япон бол одоо жишээлбэл одоо том зах зээл бүхий одоо за хятад гэх юм уу энэ улсуудын одоо ажилчдыг авчирч одоо өөрийнхөө технологиг зааж өгдөг байсан. За энэ маань өргөчөөд за гэрээт ажилтан гэдэг ийм одоо хөгтгөн бий болж байгаа. Категори багш тий болж байгаа. Тий. Тэрний дараа нь бол 2017 онд бол яг үндсэн одоо ур чадварын дадлагжигч нарын хууль гарч ирээд за энэний дагуу бол энэ нэршил бол одоо кино жишүүсэй буюу ур чадварын дадлагжигч ажилтан гэж юм болсон байгаа. Тогтъё кино гэдэг нь болохоор яг ямар төрлийнх юм бэ гэхээр ер нь бол энэ бол бас 2 жилийн өмнө гарч ирсэн өөр нэг төрлийн одоо виз байгаа байхгүй юу? Виз одоо юу гэдэг нь ажлын виз гэсэн үг. Гэхдээ энэ бол кино жишээсээ дадлагжигч нартаа бол хамаагүй. Энэ бол ямар учиртай вэ гэхээр яг одоо энэ Японд хэрэг болж одоо энэ компаниудад ажиллах хүчин хомсож байгаа. За энэ ажиллах хүчнийг бид нар бол хомсдолд оруулахын тулд тэдэн хүн авна гэж заагаад за тэр заасан тооны дагуу одоо бусад улсуудаас ингээд нийтдээ нэг 14 улсаас авч байгаа. Тэр улсуудаас авч байгаа тэр хүмүүсийг бол хэлж байгаа байхгүй тогтъё кино гэдэг маань. Тий. Зөв. Тэгэхээр ерөөхдөө энэ гэрээт ажилчдыг ер нь Япон улс хизээнээс эхлээд ингээд гадаадаас ажиллах хүч болоод ингээд авч эхэлсэн юм бэ. Яг одоо ямар улсуудаас авч байна? Монголоос гадна. Тэгэхээр бол Монголоос гадна нийтдээ 14 улсаас авч байгаа. За хамгийн том төлөөлөл нь бол Хятад байна, Вьетнам байгаа тий хүн амынхаа хувьд гэх юм бол Филиппин, Индонез, Таиланд эдгээр гэсэн иймэрхүү яг олон улс орнууд байгаа. За тэгээд энтгэг Узбекистан, Пакистан ч гэсэн бас орно. Тий. Гэхдээ яг эндээс ингээ харах юм бол яг одоо нийт одоо дадлагжигч нарын дийлэн хувь буюу одоо 40% бол ерөнхийдөө Вьетнамаас ирж байгаа. За тэрний дараа Хятадаас. За энэ бол одоо юу гэдэг жоохон нэлээд дээр одоо нэг 5 жилийн өмнө ч юм уу те 3 жилийн өмнө бол Хятад нь илүү давмгай байсан бол одоо Вьетнамчууд бол ингээд маш их түрүүн орж ирж байгаа. Тэр бол номер 1
байрыг одоо байр суурийг эзэлж байгаа гэх юм. Тэ хүнийхээ тоогоор. Тийм тэр бараг 40% эзэлж байгаа. Монголын хувьд гээд ярих юм бол юу гэдгийг нийтдээ энэ нэг 5 6 улс л яг энэ гол одоо 70-80% эзэлж байгаа байхгүй. Монгол болон бусад 8 улс нийлээд одоо Японд ирж байгаа дадлагчч нарын ердөө 1% л эзэлдэг. Маш бага шүү дээ, тий. Маш бага байна, тий. Зөв. За яг баг гэдэг чинь тэнгууд яг тоо судалгааны хувьд яг байна уу танд нэг статистикийн хувьд нэг тэдний хүмүүсийн квот байдаг. Тэгээд одоогор нэг тим байгаа гэдэг ч юм уу. Яг ерөнхийдөө бол би энэ дээр ийм тав баримт гаргаж ирмээр байна л да. Дадлагжигч ажилтан гэдэг маань ер нь нийтдээ яг энэ Японд даяар хэдэн хүн байд юм бэ те. За тэгэхээр ерөнхийдөө одоо ийм байгаа нийт гадаад оршин суугч юм уу гадаадын одоо нийт Японд оршин суудаг хүн бол нэг 2,800,000 гаруй хүн байдیں۔ За энэ хүмүүсийн 800,000 буюу одоо жишээлбэл за Монгол бас 3 сая хүн амттай байлаа гэхэд за 800,000 гэх юм бол за нэг Улаанбаатар хотын те нэг хэсэг бүлэг байна шүү дээ те. За энэ хүмүүс бараг 70% нь бол яг энэ байнгын оршин суух визтэй хүмүүс эзэлдэг. За тэрний дараа нь хоёрдугаарт нь одоо 400,000 хүн бол яг энэ дадлагчч нарын визээр ажиллаж байгаа. За тэрний тэгээд дадлагчч нарын дараагаар нь бол тэр одоо ажлын виз гэх юм уу те ажлын виз болон одоо юу оюутан судлаачд бол эзэлдэг байгаа байхгүй. Тэгэхээр бол энэ дадлагчч нарын тоо гэдэг маань бол бас айгүйх байгаа. Тэр нь бол яг энэ эзлэх хувийнхаа хувьд гэх юм бол. Зөв. За таны хувьд болохоор одоо Kyushu Netto Kyoto Kumai гэдэг шиг тийм. Энэ болохоор манайхаар орчуулах юм бол за нэг хамтын ажиллагааны байгууллага. За энэ нийгэмлэг гэдэг бас хэлээд байгаа шүү тийм. За энэ нийгэмлэг гэдэг зүйлийн талаар та нэг товчхон тайлбарлаад өгөөч. Яг ямар байгууллага гэдэг. За тэгэхээр ер нь бол Японд бол Kyoto Kumai гэдэг өөрөөр хэлбэл хамтын ажиллагааны одоо байгууллага юм. Хамтын нийгэмлэг гэж ярьж байгаа юм л да. Тэгэхээр энэ яадаг байгууллага вэ гэхээр бол маш олон нийгэмлэгүүд байдаг. Тэгээд одоо жишээлбэл ханзан ч гэсэн бас өөр ихгүй нийгэмлэг дотроо ингээд Kyoto Kumai гэсэн мөртлөө бас арай өөр бичих ханзнуудтай ийм нийгэмлэгүүд байгаа. Тэгэд манай нийгэмлэг өөрөөр хэлбэл дадлагчигч ажилтан нарыг хяндаг нийгэмлэг учраас бас арай өөр. За тэгэхээр энэ Kyoto Kumai гэдэг тэгээ хамтын одоо нийгэмлэг ямар хүмүүс байгуулдаг вэ гэхээр нэгдүгürt бол хувь хүн байгуулж болохгүй. За энэ бол тодорхой хэмжээний компаниуд нэгдээд одоо үйл ажиллагаа янз бүр байж болно л доо. Гэхдээ энэ компаниудын нэгдэл гэж ойлгож байна. Энэ компаниуд маань өөрийн гэсэн удирдах зөвлөлттэй байх хэрэгтэй. За тэгээд тэр удирдах зөвлөл нь бол одоо энэ компаниудын үйл ажиллагааг нь хянана гэсэн үг тийм. Тэгэхээр хоёр төрлийн нийгэмлэг байдаг. Kiyo Dandoku Gata нөгөөх нь болохоор Dantai Kanri Gata гэдэг. Тэгэхээр манайх бол яг энэ одоо компаниуд өөрснөө ингэж яадаг удирддаг гэх юм уу тэр Dantai Kanri тийм. Өөрөөр хэлбэл компаниудыг нэгтгэхэд одоо удирдах зөвлөлөд манайх бол нийтдээ 4 гишүүнтэй байгаа байхгүй юу? Манай тэргүүн байгаа. Тэгээд гүйцэтгэх захирлууд ингээ 3. Тэгэхээр энэ 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр ерөнхийдөө одоо энэ нийгэмлэг бол үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн үг. Гэхдээ бидний доор бол одоо 40 компани байгаа. 40 компани. Тий. Тэгэхээр одоо энэ компаниудынхаа юу гэдгийг дадлагжигч авах тий энэ оруулж ирэх процессыг нь хянан. Ер нь бол одоо дадлагжигч нарынхаа хууль эрх зүйн байдлыг нь бол хангах ийм үүрэгтэй байгаа. Тэгэхээр ерөнхийдөө та дүнгийн ярьсан 40 компани байна гэж байна. Тэнгүүд тэр компаниудын ажиллах хүч багассан тохиолдолд танай нийгэмлэгт хандаад нь. Ер нь бол ямар ч компани бол манайх руу хандаж болно. Тий. Тэгээд манайхад бол эхлээд гишүүнээр ийсэх хэрэгтэй л дээ. Одоо ажиллах хүчин авъя гэж бодож байгаа компаниуд бол. Тэгээд манайхад нэгэнт одоо гишүүнээр ийсэх юм бол бид нар бол одоо за тэр хүмүүсийг нь бол одоо юу гэдэг те хангаж дээрэс нь үйл ажиллагааг нь бол хянах үүрэгтэй байгаа. За энэ нийгэмлэгийг одоо бүтэц үүрэг гэж байгаад байгаа шүү дээ. Тэгээд бас төрлүүд нь та түрүүн бас ярьсан. За бүтэц үүрэг тэгээд ач холбогдлын талаар нэг тайлбарлаад өгч. Тэгэхээр нийгэмлэг бол ер нь бол одоо сая хэлсэндээ дадлагжигч ажилтныхаа одоо тэр хууль зүйн асуудлыг нь бол ерөнхийдөө хянах үүрэгтэй тийм. Хууль эрх зүйн асуудлыг хянаад шүү дээ. Жишээлбэл за энэ одоо хүүхд ирээд компаниасаа одоо цалингаа авч чадчихэв нүггүй юу те одоо за жишээлбэл янз бүрийн асуудал гарлаа гэхэд бол энэ хүүхдийн одоо
тэр эрхэн зөрчигдөж гэнэ үгүй гэдэг тийм. Тэрийг бол бид нэр хянах хэрэгтэй. Хяналтын үүрэг байна тий. Хяналтын үүрэг. А гэхдээ бидний одоо үүрэг дотор жишээлбэл одоо Япон хэл заах ч юм уу тий. За дундуур нь ингэж орох яг иймэрхүү үүрэг бол байхгүй. А гэхдээ яагаад бид нар одоо энэ хүмүүстэй үйлчлэгээ илүү сайн хүргэхийг хүсдэг вэ гэхээр хамгийн гол нь одоо ингээд бид нар ингээд хичнээн удирдах зөвлөлд байгаа ч гэсэн те ингээд хүүхдүүдэд орхичиж болно зөвхөн одоо хянах үүрэгтэй. А гэхдээ ингээд орхиод ахаар ямар асуудлууд гардаг вэ гэхээр одоо монгол хэл мэдгүй компаниуд монгол хүүхдүүдийг авч байгаа те. А манай монгол хүүхдүүд маань ч гэсэн Япон хэлэндээ бол яг тийм сайн биш те. Одоо ингээд тодорхой хэмжээний одоо Монголд Япон хэлний курс төгсөөд за тэгэхэд ирдэг учраас бол яг одоо ажлын түвшний хэл бол хангалтгүй байдаг тийм. Тэгэхээр яг энэ дундаас бол айгүй том асуудлууд үүсч гарч ирдэг. Тэгээд энийг бол ингээд зүгээр хайчиж ерөөсөө болохгүй. Уул нь бол нийгэмлэг дээр бас Японд давхар заавал зүгээр юм биш үү те. Тэгэхээр нийгэмлэг дээр бол бидний одоо ажил үүргийн хуваарлалтанд гэх юм уу тийм үүрэгт бол яг тийм Японы зан гэсэн юм байхгүй. А гэхдээ бид нар сайн дураараа тийм сайн дураараа бид нар хүүхдүүдтэй за бүгдээрээ нэг одоо энэ 7 хоногта ийм юм хийдэг ч юм уу. Эсвэл одоо за тэр одоо дүүрэг дээр ийм одоо сургалт явагдчих шүү Япон хүмүүсийн зааж байгаа ийм сургалт байна шүү гэх маягаар тиймэрхүү мэдээллүүдийг дамжуулж өгдөг. А үнэхээр болохгүй хэцүүдж байгаа хүмүүсд бол яг манай нийгэмлэгийн хувьд бол бас ингээд тулж ингэж ажилдаг тийм. За шаардлагатай сурах ном бичгээр юм ч юм уу хангаж өгдөг. Тиймэрхүү юм бол үнэхээр сайн дурын үндсэн дээр бол хийдэг байна. Зөв. Хяналтын үүрэг мэдээлэл дамжуулах. За хамгаалтын үүрэг гэж байна уу? Хамгаалтын үүрэг гэж мэдээж байгаа. Тий. Та нэг гоё тодорхой кейс яриад өгч төхөө. За ийм юм тохиолдоод манай нийгэмлэг ингэж хамгаалсан гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр одоо өөр нийгэмлэгээс манай нийгэмлэг рүү бас нэг хэдэн хүүхдүүд шилжиж ирсэн байгаа байхгүй юу. Тэгээд тэр хүүхдүүдийн маань компани нь бол одоо ингээд яг дампуурах гэжсэн. Гэдгээ бол үйл ажиллагаанд зогсоод шүү дээ. Зогсон голсон болох гэжсэнийг бол хинтэн ч хэлээг байгаа тийм. Бид нар ч хэлээгүй хүүхдүүд маань ч гэсэн мэдэхгүй байсан. Тэгээд тэр хүүхдүүд маань эхний нэг жилийнхаа эхний нэгдүгээр жилдээ бол ур чадварын шалгалтаа өгч жагаад за хоёр дахь жил рүү орох уугүй гэдэг яг ийм асуудал шийдэгддэг байхгүй юу. Тэгээд яг тэр компанийн хувьд гэх юм бол тэр хүүхдүүдийг бол ер нь бол за ингээд компани дампуурж байгаа юм чинь энэ хүүхдүүдийг шалгалтын өгүүлэхгүйгээр баг буцаа гэсэн ийм бодолтой байсан. Тэгээ бид нар ингээд нэлээд тулж за одоо ингээд цаг хугацаанд болоод байна манай хүүхдүүд маань шалгалтаа өгөх хэрэгтэй гэд тэгээд тэр үед бол яг компаниас нь бол жоохон дуртай дургу тиймэрхүү хандлага байсан л та. Тэгээ ерөнхийдөө цаашдаа бол дараагийн алхам нь бол тэр компани дампуурсан байгаа. Тэгэхээр ингээд бид нар цаашдынхаа үйл ажиллагааг авч явах боломжгүй боллоо гэсэн байгаа. Тэгэхээр бидний зүгээс яасан бэ гэхээр яг одоо адилхан төрлөөр явуулдаг тэр компани руу зурчилж өгөөд тэгээд яг бүх юм нь одоо юу гэдгийг те дуусахгүйгээр ч юм уу тэр үргэлжлүүлээд тэр хүүхдүүд бол яг энэ дадлахаа хугацаагаа дуусгасан байгаа. За яг одоогийн байдлаар Япон улсад хичнээн одоо гэрээт ажиллаж байгаа бас тусгай ур чадварын ажилчид байгаад байна. Тэгээд танай нийгэмлэгт хэдэн харьяалагтаад байна? Тэгэхээр ер нь бол яг нийтдээ би сайн хэлсэндээ 400 мянгаад нийтдээ одоо ур чадварын дадлагчид нар ажиллаж байгаа. Жилдээ бол Монголоос нэг 300-аас 400 монгол залуус маань бол дадлагчид нараар ирдэг байгаа. 300-аас 400 тий. 300-аас 400 жилдээ штэ. Тий. Тэгэхээр нэг гэрээт ажилчин дунджаар одоо хичнээн жил ажиллах тийм гэрээ залттай тийм ээ. Тэгэхээр нэг дадлагчид маань ер нь бол 3 жил ажиллана. За барилгын салбар дээр бол 3 жилийн дараа дахиад 2 жил гэж байгаа. Илгээгч байгууллага гэдээ бас байна. Энэ одоо яг миний авч байгаа мэдээлэлээр сайнч байгууллага гэж байх шиг байна. Хариуцлагагүй байгууллага гэж байх шиг байна тий. Тэгээд энэ илгээгч байгууллагч нь яг ямар байх ёстой юм бэ? За яг одоогийн байдлаар тий 2020 оны байдлаар бол нийтдээ Монголоос одоо Монголд илгээгч байгууллага гэж бүртгэгдсэн нэг 75-аад компаниуд бол үйл ажиллагаа явуулж байгаа. Эндээс 75 тий. Эндээс бүр үнэхээр идэвхтэй нь бол за бидний мэдхээр бол нэг за нэг 10-20 ч юм уу тийм л байгаа да ер нь бол. Тий. Тэгээд
одоо түрүүн хэлсэн ба тэ нийгэмлэг гэдэг маань өөрөөр хэлэх юм бол Японд хууль зүйн яамны зөвшөөрөлтэй бусад олон яам тамгын зөвшөөрөлтэй ийм одоо үйл ажиллагаа явуулдаг учраас бид нар бол Монгол дахь асуудлыг бол огтхонч хариуцахгүй тий. Монгол дахь асуудлыг тэгвэл за одоо Японд ирэхээс өмнө хэн хариуцж ийнэ гэвэл илгээгч байгууллага. За илгээгч байгууллагын маань үүрэг нь юу вэ гэхээр Монгол байхад нь одоо хүүхдүүдээ бүгднийг Японы хэлийг сургана тий. Японы хэлийг сургаад тодорхой хэмжээний Японы зан заншил за жишээлбэл компанид одоо ирэхдээ яг ямар шугам байдлаар юу мэдсэн байвал зөвгөөрөө тий. Одоо бүх тэр нарийн юмнуудыг ингэж зааж өгөх хэрэгтэй газар ахгүй илгээгч байгууллага гэдэг юм бол тэгээд тэнд ингээд нэг тусгай хэмжээний юу гэдэг юм тренинг авсан хүмүүс одоо ийш ирж байгаа гэсэн. Ирсэн хойно мэдээж хэрэг компани хариуцна. За давхар бид нар одоо хянаа явчихна гэсэн нийгэмлэг. Гэхдээ одоо юу гэдэг илгээгч байгууллагууд одоо хөдөлмөрийн яамнасаа ч юм уу те зөвшөөрөл авдаг гэж бодоод байгаа байхгүй. Тий, яг тэнгууд зөвшөөрөл өгөхдөө тэн дээр жоохон хариуцлага хандаад байгаа юм болоо гэж би бас бодоод байгаа. Тэн дээр нь одоо хавилга мавилгач байж магадгүй шүү дээ те. Яг одоо саяхныг хүртэл бол Монголд ч гэсэн бас те ингээд илгээгч байгууллагууд асар их байсан. Тэгээд Япон улс мэдээж хэрэг одоо зөндөө олон асуудал бол энэ дадлагчч нарын хүрээнд бол гарсан учраас тийм зөрчилтэй газруудыг бол за энэ илгээгч одоо байгууллагыг бол бид нар хүлээж авахгүй гэдэг ингээд шууд cancel хийждэг. Тэгэхээр энэ нь бол одоо тэр лист нь бол бас цаашаа манай хөдөлмөрийн яамд очдог гэж очино. Тэгээд хөдөлмөрийн яам мэдээж тэр одоо илгээгч байгууллагын одоо юу гин те зөвшөөрлийн тусгай зөвшөөрлийг нь бол цуцлаа явчихдаг байгаа. Тэгэхээр ер нь бол нэг үе батхан бол нэлээд зэгцэрсэн гэж бодож байгаа. Монгол улсын хувьд одоо яг ямар мэргэжлийн төрлүүдээр одоо гэрээт ажилтан тусгай ур чадварын ажилтныг илгээгээд байна вэ? За тэгэхээр дадлагчигч ажилтны хувьд гэх юм бол ер нь бол за нэг 40% нь одоо барилгын салбарт ажиллаж байна. За тэгээд за нэг 20% нь бол одоо тэр автомашин механик гэдэг юм уу те тэр төрөлтөд хамрагдана. За тэрний дараа нь бол ингээл хуваараа явах юм бол ер нь хөдөө аж ахуй бас орж байгаа. Тэгээд бусад одоо юу гэдгийг хөнгөн эдэл гэх юм уу те тиймэрхүү төрөлтөр бол ингээд ороо явчихж байгаа. За одоо бүр бодитоор ярил л да. Тэнгүүд за Японд явах хүсэлтэй. За арга замууд нь 2 3 4 5 6 хичнээн байж болно те оюутнаар ирж болно, ажилтнаар ирж болно тий. Тэнгүүд та яг одоо Япон явах хүсэлтэй, гэрээгээр ажиллах хүсэлтэй, тусгай ур чадварын үе заваад ажиллах хүсэлтэй залууст ямар одоо илгээгч байгууллагыг сонгоосоо гэж зөвлөх вэ? Ер нь бол одоо бүхэн мэдээлэл маань ингээд нээлттэй болсон байгаа тий. Тэгэхээр тэр хууль зүйн яамны вебсайт дээр ч гэсэн байгаа. Японы бас тэр гадаад хэргийн яамны сайт дээр байгаа аахгүй ер нь бол энэ илгээгч байгууллага нь зөвшөөрөлтэй байна. Японоос ингээд хүлээж авахд асуудалгүй гэсэн юу гэдэг те нинтэй үг гэдэг. Одоо тийм зөвшөөрөлтэй энэ газрууд бол энэ байгаа шүүгээ бүх холбогдох нэр нь, хаяг нь, утасны жагсаалтайгаа байгаа. Миний мэдх юм бол одоо энэ илгээгч байгууллагуудын яг одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм жагсаалт бол байна. Энийг бол хөдөлмөрийн яамны вебсайтаас татаж үзэж болно. За энэ дээр болохоор юу байх вэ гэхээр тэр одоо компаниудынх нь нэр, зуучлалын хурамч хэдв те. За хэдээс хэдэн сар хүүхдүүдэд сурах уу? Холбогдох утасаа захирлын нэр нь за тусгай зөвшөөрлийн одоо дуусах оноо моно гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн наазах нь жишээлбэл ийм лист байхад эндээс үзэж судлах хэрэгтэй те. Одоо ирэх гэж байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол одоо ийм мэдээлэл байхгүйгээр за одоо хэн мэдэгдэхгүй нэг газар ч юм уу газар дээр очиод ингээ бас ард иргэд аюух хохирох юм асуудал гарч байгаа байхгүй юу? Одоо яагаад ер нь Японочууд ингээ гэрээт ажиллаж авах болсон тэр нэг үндсэн шалтгааны талаар та бас тайлбарлаад өгөөч. За тэгэхээр ялцчихгүй одоо Япон улсын гадаадаас одоо ажиллах хүчин авах болсон нь бол нэгдүгürt бол төрөл багассантай холбоотой байгаа тий. Тэгээд энэ Японы хувьд гэх юм бол за одоо нөө 50-аас 60 оны хувьд гэх юм бол нэг бэби бум гэдээ болсон байгаа. За одоогийн 70 настай одоо хүмүүс гэсэн үг шүү дээ. За энэ хүмүүсийн хувьд гэх юм бол одоо үнэхээр одоо за яг нэг манай Монгол шиг тий хуучин 4 хүүхэдтэй ч юм уу 5 хүүхэдтэй маш олон хүүхэдтэй тий эрчимтэй ингэж одоо юу гэдэг эрчимтэй байсан байгаа байхгүй. Тэрний дараа нас second baby boom гэдэг 70-аад оны үед хүүхдэл төрөөд байсан шүү дээ тий. Birth rate нь амар хай яваад байсан шүү дээ. Birth rate нь бол аюу хай байсан. Тэгээд
тэр нь бол ингээд явж байгаад дараа нь ингээд жоохон уналтанд орж эхэлсэн байхгүй. Тэгээд огцон буураад 2007 оноос хойш бол жил дараалал одоо буурж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг одоо ажиллах хүчин бол Японд бол яг ажиллах насны ийм боловсон хүчин маань айгүй хомсдолтой байна гэсэн үг л дээ. Нэгдүгürt хоёрдугаар гэх юм бол Япон улс нь бол яг яагаад ийм тогтолцоо байгуулсан гэхээр за ингээд өөрөө ингээ ганцаараа хөгжиж байх биш. Бусад одоо хөгжиж байгаа улс орнуудад өөрийн техник, технологи, арга барилаа зааж өгье гэдэг үднээс бас яг энэ дадлагчч нарын системийг бол тогтолцоо болгосон байгаа. За тэгэхээр ажиллах хүчний хувьд одоо хувь хүн тавьдаг шалгуурууд байна уу тэр талаар? За ер нь бол 18-аас 35 насны эрүүл тийм ажиллах хүчин байх хэвээр. Одоо жишээлбэл ийм байхгүй. Монголд ингээд за гагнуур хийж ягаад энд ингээд гагнуур хийж болно. Гэхдээ жишээлбэл Монголд одоо хэр удаан эзэмшсэн бэ гэдэг чинь бас өөр нэг асуудал. Японд ирээд яг тэр үнэмлэх нь хүлээн зөвшөөрөгдөх үү гэхээр бол хүлээн зөвшөөрөгдөхгүй. Тийм учраас яг ийм ажлын туршлагатай байвал зүгээр мэдээж яг тэр өөрийн сонгож ажиллах гэж байгаа мэрэг одоо тэр чиглэлээр нь штэ. Жишээлбэл барилгын чиглэл дээр ах юм бол за одоо усны шугам хоолой ажил гэх юм бол за Монголда сантехникийн ажлыг тодорхой хэмжээгээр хийж исэн тиймэрхүү туршлагатай байвал бас энд ирээд ажиллаа хийсэн ч гэсэн илүү өөрт нь төхөн байна гэж бодож байна л да. Тийм. Давуу тал болдгоо тэр нь бас. Тэр нь бол мэдээж давуу тал болдог. Тэгээд жишээлбэл одоо манайхан байна юу гэдэг манайхан одоо ийм том аврын машины үнэмлэхтэй ч юм уу дунд аврах ч юм уу те за ингээд гагнуурын мэрэгжил эзэмшижсэн гэдэг ч юм уу энэ бүхэн бол мэдээж давуу тал болно. За тэгэхээр таны хувьд бас одоо яг Монгол руу яваад тэр зууршлагч байгууллагатай хамтраад сунган шалгаруулах үйл ажиллагаанд оролцож исэн туршлага байгаа юу? Бид нар бол ажлын шаардлагаар элэгч байгууллагатайгаа холбогдож жил болгон ерөнхийдөө уулздаг байгаа. Очиж төвтэйгээ одоо юу гэдэг апдейт хийдэг ч юм уу те за сүүлийн үед юу болж байна. Тэгээд тэр төв дээрээ цугларсан байгаа дадлагччаар ирэх сонирхолтой байгаа хүмүүстэйгээ бас уулзсан гэсэн үг. Тийм юмыг бол ер нь манайх жил болгон хийдэг. Коронавиг ингээд эхэлснээс хойш гэрээд ажилчид ер нь цөөрснөө аль эсвэл доктортой байгаа юу? Ер нь бол яг корона гараад дараа нь одоо корона гарснаас болоод ер нь хил одоо хаагдсан байгаа шүү дээ. Тэгэхээр ирэх ёстой байсан шар хуудас нь гарсан мөртлөө одоо Монголд байгаа хүмүүс бол маш олон байна. Асар олон байгаа. Тий. Тэгээд бол яг ерөнхийдөө ингээд юугаа дадлагаа ингээд дуусгасан ч гэсэн Монгол руу буцаж чадахгүй хүмүүс ч гэсэн бас их байгаа. Тэр ер нь бол одоо корона гарснаас хойш бол ер нь багассан юм болоо даа л гэж бодож байна. Багассан. Тий багассан. Тэнгүүд компани за нийгэмлэгүүд хамтраад ямар бодлого хэрэгжүүлж байна вэ? Коронагийн хувьд гэх үү тий. Тэгэхээр ямар ч байсан одоо ингээд байгаа нөөцөл ашиглах тий байгаа нөөцөө ашиглаад за дараагийн шатны шилэг тогтыг нөр оруулах ч юм уу тий. За энэ дээр тэгвэл яах вэ? Энэ асуудал дээр бол бид нараас яг хамтарч бодлого хэрэгжүүлж байгаа. За дадлагчч ажилт нь эрх нь бол юм байт юм байна те. Тэнгүүд үүрэг хариуцлага нь яг ямар байт юм бэ? Тэгэхээр нэгдүгээр дадлагчч ажилтан байна. Одоо яг гэрээний дагуу ажиллах хэрэгтэй. Тэгэхээр гэрээн дээр бол яг үндсэн бүх заалтууд нь заагаад өгсөн маа те. 7 хоногийн тэдэн өдөр ажиллана. Тэдээс тэдэн цагийн хооронд. За ингээд тэр бүх юмыг одоо дагаж мөрдөн гэсэн үг те. Дээрэс нь бас компани одоо шүгё гисэко одоо өөрөөр хэлбэл дотоод бас нэг мөрдөх дүрм журам гэж бас байдیں۔ Тэгэхээр яг тэр дүрм журмын дагуу бас өөр ингэсэн хүлээх үүрэгтэй. Тэгээд өөр бол ерөнхийдөө бол хариуцлагатай, ажилдаа хариуцлагатай одоо элдв асал аваар гарахгүйгээр ажиллаа ингэж хийн гэсэн. Хийх ийм үүрэгтэй байгаа. Тийм. Бас дээрэс нь үр бүтээлтэй ажиллах шаардлага бас байдаг бах тий. Тийм мэдээж ямар ч компани гэсэн үр бүтээлтэй ажиллахыг хүснэ. Тийм. За дадлагчч ажилтан маань одоо үндсэн ажилтнаас одоо сайн гэж бас ярьдаг тий. Тэрнээс ямар ялгаатай юм бэ? Харьцуулахад. Ер нь бол дадлагчч болон шайн гэдэг бол юу гэдэг бүр нэг айхтар онцгой юм бол байхгүй. Жишээлбэл татварын хувьд ч гэсэн тий. Ер нь хоёулаа яг адилхан татвар төлж байгаа байхгүй юу? Тэгвэл одоо юу гэдгийг дадлагчч нарын хүлээх одоо тэр ажлыг хийгээд тэр хүлээх үүрэг бол шайнгаас арай бага. Яагаад тэгэхээр
дадлагч нар бол одоо юу гэдэг дадлагын түвшинд явж байгаа учраас за энэ нэг ажил байлаа гэхэд бол энийг бол одоо бүтэн эхнээс нь 1-3 дамжлагтай байлаа гэх юм бол за эхний нэг дамжлагыг эхний жилдээ хийнэ, хоёр дахь дамжлагыг хоёр дахь жилдээ хийнэ гэсэн ийм юм хүлээж байгаа байхгүй юу. Үндсэн ажилтны хувьд гэх юм бол тодорхой хэмжээний юуны одоо юу гэдэг өөрөө ажлын дадлаг туршлагатай болсны дараа бол яг энэ 1-3 гэсэн бүх юугаа бол өөрөө үндсэн үе шатаа бол бүгдийг нь өөрөө хийх хэрэгтэй байгаа тийм. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр үүргийн хувьд одоо юу гэдгийг ажлын хуваарлалтын хувьд гэх юм бол арай жоох өөр байгаа. Нөгөө нэг бас нэг өөр нэг тал нь гэх юм бол юуны үндсэн ажилтан тий гадны үндсэн ажилтан бол өөрийн гэр бүлээ урьж олно. Юуны дадлагч ажилтны хувьд гэх юм бол гэр бүлээ урих боломжгүй байгаа. Хаалт байт юм биш үү тий. Хаалттай байдаг. Дадлагч хүний хувьд одоо сая бас хоёлаа эрх үүргийн талаар бас дэлгэрэнгүй ярьчлаа. Тэгэнгүүт эсэ шайнтай адилхан татвар төлд юм байна. Бас даатгалт хамрагд юм байна. Тэрнээс гадна илүү нэмэлт одоо дэмжлэг хөнгөлөлт байт юм уу? Тэгэхээр яг дадлагч нарын хувьд гэх юм бол яг манай нийгэмлийн хувьд бол дадлагч нараа энэ гино жишүү хоккейн буюу дадлагч нарын даатгалд бол хамрагдуулдаг байгаа. За тэгэхээр энэ даатгал нь яадаг вэ гэхээр одоо ингээд Японд орж ирэхээс өмнө бол бид нар даатгалынхаа аппликейшнийг өгөөд тэгээд яг энэ хилээр давсаас хойш тэр даатгал маань үйлчилдэг 3 жил дуусан дуустал нь одоо тэр даатгал маань үйлчилдэг байгаа. За тэгэхээр энэ даатгалын давуу тал нь юу вэ гэвэл одоо ямар нэгэн осол бэртэл боллоо. За энийг бол яг осол бэртлэхээр бас айгүй өргөн ойлголттой. Мэдээж компани дээр нь Роса хоккей ингээд тийм осол даатгалын ослын ийм даатгал бол байгаа. Тэгвэл тэрнээс гадна зүгээр ингээд ажлын бус цагаар ч юм уу тийм ингээд зүгээр байжгаад өвдчлөө. За нэг өглөөс ирсэн чинь ингээд халуунаас болоод ингээд биржигээд харшил хөдөлчихжээ. За хамар нь битүүрчжээ. За би ингээд явлаа гэдэг. Ингээд эмнэлэгт үзүүлэх юм бол тэр өөрөө эхлээд бол юугаа даатгалаараа үзүүлээд хувиа хөнгөлүүлж штэ тодорхой 70% хөнгөлүүлнэ 30% нь өөрөө төлдөг байхгүй юу. Тэгэхээр энэ даатгал маань яадаг вэ гэхээр дадлагч нарын даатгал маань үлдсэн 30%-ийг нь хөнгөлж өгдөг. Тийм байгаа. Тэгээд саяхан гэхэд бол одоо манай нийгэмлэг дээр нэг хүүхэд мухар алгаа олгоод тэгээд шууд яралтай хагалганд орсон. Тэгээд эцэцэд яасан бэ хэ эцэн дүнд яасан гэхээр мэдээж нийгмийн даатгал төлдөг байсан хамрагдсан. Тэгээд дээрэс нь ийм дадлагч нарын даатгалд хамрагдсан учраас одоо өөрөөс нь гарах мөнгө бол тэг болсон гэсэн үг тийм 0 болсон гэсэн үг. Тэгэхээр ер нь бол даатгалын хувьд бол 100% баталгаажуулсан гэсэн үг. Тийм баталгаажуулж болох тийм. Гэхдээ бас ийм одоо даатгалд хамрагдаагүй хүүхдүүд бас их олон байдаг. Илүү одоо дадлагч нартай Японд сайн ажиллах энэ нөхцөлийг нь бүрдүүлэх үүднээс бол бид нар бас яг ийм нэмэлтээр даатгалд бол хамрагдуулж өгдөг байгаа. Роса хоккейн болохоор тэр бас бүгднийг хөнгөлж өгдөг байхгүй. Гэхдээ Роса хоккейн гэх юм бол одоо яг ажлын байран дээр бэртэл гимтэл авах юм бол тэрийг нь бүгднийг хөнгөлж өгнө л гэсэн үг. Тий. Тэгэхээр мэдээж давхар ингээд даатгалд орсон байна гэдэг бол юу гэдгийг тэр хүүхдэд илүү л болж байгаа байхгүй юу. Одоо ажлын байран дээр асуудал гарлаа тэрэнд нь Роса хоккейн үйлчлэн ажлын байрнаас гадуур гэртээ байж байгаад те гинтгийн өвднийг өглөөс ирлээ өвдчлөө тэр үед нь бас яг энэ дадлагч нарын даатгал бол одоо үйлчилж байгаа байхгүй юу. Одоо сая гэхэд л тогтыг гинэ гэл шинэ төрөл бий болчлоо шүү дээ. Онцгой ур чадвар гээд энэ дэр ч гэсэн онцгой ур чадварын хүмүүс зориулсан бас даатгал байгаа. Тий. За даатгалд хамрагддаггүй нөхцөл гэж бас байдгүй. Бага. Тэгэхээр суур өвчнөд бол үйлчлэхгүй байна энэ даатгал нь. Хоёр дахь нь гэх юм бол шүдээ ямар нэгэн байдлаар янзлуулах тохиолдолд бол яг энэ даатгал нь үйлчлдэг байгаа. Тий. Тэр тохиолдолд бол дадлагч ажилтан өөрөө л мөнгө төлнө гэсэн үг тийм. Гэхдээ энэ бол эрүүл мэндийн даатгалд орсон учраас 30% төлнө гэсэн үг шүү дээ. Тий. За дадлагч ажилтан Японд ирээд одоо гэрээнд дуусаад тэгээ визний одоо төрлөө өөрчилж болд юм болоо. Тэгэхээр дадлагч ажилтны одоо нэг гол нөхцөл нь бол энд Япон улсад сурч мэдсэн зүйлээ хараад Монгол улсад хэрэгжүүлнэ гэсэн яг ийм гэрээтэй ирж байгаа учраас одоо энэ гэрээний дуусангууд Монгол руугаа харахаас өөр аргагүй. Өөр визээр сонгох бол боломжгүй. Гэхдээ одоо миний саяны хэлсэн тогтыг гинэ буюу
үргэлжлүүлээд энэ ажиллах тэ 14 чиглэл байгаа байхгүй. За энэ 14 чиглэлээр урд нь дадлагжигч байсан хүмүүс л үргэлжлүүлээд ажиллаж болно. За тэгэхээр одоо дадлагжигч ажилтан буюу гэрээт ажилланаар ирээд 3 жил ажиллаад явцсан Монгол залуу буцаад Японд тогтee кино визээр ирж болох уу? Болно. Тэр тохиолдолд ямар нөхцөлтэй байдаг вэ гэхээр тэр хүн маань одоо жишээлбэл 3 жилээ яг дуусгаад тэгээд дуусахаас өмнө ур чадварын шалгалт үүдээ мэрэгжлийн шалгалт тэрэндээ тэнцсэн байх хэрэгтэй нэгдүгürt. Хэрвээ тэрэн дээрээ тэнцээгүй байх юм бол Монголдо шалгалтыг нөгөөд тэгээд ирэх боломжтой. Эсвэл одоо юу гэдэг бүр нарийн ярих юм бол тэр хүний үнэлгээ гэж байдаг байхгүй. Тэр үнэлгээний цаасан дээр нь за одоо энэ хүн бол ийм ажлыг ингэж хийж исэн учраас гэдэг ингээ үнэлэх юм байдаг. Тэрэн дээр боломж одоо бүх юунууд нь бол үзүүлэлтүүд нь сайн байх юм бол бас ирж болно гэсэн үг. Тийм. Бас нэг ийм тохиолдол байна. Гэхдээ энэ дээр бол нэг 14 хүн төрөл байгаа учраас тогтee кино маань тий онцгой ур чадвар маань өөрөө 14 хүн төрөл учраас яг тэр төрөлт нь одоо өмнө хийжсэн тэр дадлагжигч одоо тий тэр өөрийнх нь ажиллаж исэн чиглэлээр байна уугүй юу гэдгээ судлах хэрэгтэй. Номер 1. Хязгаарлагдмал байгаад байна шүү дээ тий. Хязгаарлагдмал гэсэн үг тий. Дадлагжигч ажилтан ажлаа сайн дураараа болсон тохиолдолд одоо нутаг буцаах тийм арга хэмжээ авдаггүй. Тийм. Тэгэхээр одоо жишээлбэл ямар нэгэн хүнддэг шалтгааны улмаас тий арга эрт нь асуудал гарлаа. За тэр үргэлжлүүлээд одоо дадлага үргэлжлүүлэх боломжгүй гэсэн үед л нутаг буцаас өөр аргагүй болно тий. Тэгэхээр тэр үед бол яг хийжсэн ажлаа орхиол одоо Монгол руу буцна гэсэн үг л тий. Тий. Ямар тохиолдолд одоо гэрээг цуцалдаг вэ? Танай нийгэмлэгийн хувьд ийм кейс тохиолдож байсан уу? Тэгэхээр гэрээг бол цуцлах үндсэн нөхцөл нь бол жишээлбэл одоо яг компанида хүлээсэн үүргээ биелүүлэхгүй тохиолдол тий. Компани дээр Шүгэ Кисако гэж байгаа. Одоо үндсэн тэр дүрмд харьшлах үйл гаргасан тий. Янз бүрийн тийм алдаа гаргасан ч юм уу тий. Одоо яг ингээд хий гэсэн юмыг хийдэггүй. Тэгээд янз одоо юу гэдэг ер нь бол ажлын хариуцлагатай холбоотой одоо ажлын хариуцлага алдсан тохиолдолд гэрээг цуцалж болно. Тий. Тэгэхээр яг одоо ер нь бол нийтдээ бол яг энэ дадлагчид нарын хяндаг 30000 нийгэмлэг байдаг байхгүй юу. Тэгэхээр яг манай нийгэмлэгийн хувьд бол бас яг тийм кейс бол гарсан. Тэгээ тэр нь бол яасан бэ гэхээр одоо нэг хүүхэд маань өглөө болгон ажилласаа хоцорч ирээд за бид нарт бас ямар амжилт өгдөг байсан гэхээр ингээд энийгээ засарнаа гэдгсэн. Тэгээд ажил дээр бол ажиллаа хийхгүй. За тийм учраас удаа дараа сануулга аваад болохгүй байсан учраас юу нь бол компани бол халсан байгаа. Тэрний дараа одоо тэр хүүхэд одоо цаашдаа яг ямар ирээдүйг хүлээх вэ? Нутаг шууд буцчих уу аль эсвэл арай өөр нийгэмлэг рүү ороод өөр ажил хийгээ явчих чинь уу? Тэр хүүхдийн хувьд гэх юм бол нийгэмтэй ингээд цаанаасаа тий одоо компани зүгээс гэрээ цуцлагдсан учраас дахиж бол өөр газар ажиллах боломжгүй. Нутаг руугаа буцна л гэсэн. Тийм боломжтой. Бидний өнөөдрийн дугаарт Kyushu.net-тэй хамтын ажиллагааны нийгэмлэгийн одоо Токиог хариуцсан захирал Халиуна оролцож байна. За тэгээд таны хувьд одоо нийгэмлэг одоо Kyushu.net нийгэмлэгтээ ороод яг хэдэн жил болж байгаа юм бэ? За миний хувьд бол яг үндсэн ажил яг энэ ажлаар ажиллаад 3 жил болж байгаа. Энэ Kyushu.net байхаас өмнө бол би бас яг энэ дадлагчид нартай холбоотой орчуулга хийдэг байсан. Тэгэхээр яг энэ салбар дээр бол нэг 5 жил болж байна да. Бас нэлээдгүй туршлага хөрөнгөлөлөө явж байгаа юм тий. За бас нэг асуумаар байгаа зүйл маань одоо танай нийгэмлэгт хариалагдж байгаа хүмүүсийн одоо гэрээт ажилчдын цалин дээрээс нь танай нийгэмлэг шимтгэл авдаг уу? Тэгэхээр энэ нийгэмлэг шимтгэл авдаг тий одоо цалин дээрээс шимтгэл авдаг гэсэн ийм буруу ойлголт бол ер нь яваад байдаг. Бид нар бол нийгэмлэг одоо сая хэлсэнтэй гишүүн компаниудтай тэр гишүүн компанийнхаа хураамжаас одоо санхүүжилт авдаг гол санхүүжилт маань. Тийм учраас дадлагчид нарын цалин дээрээс бид нэр тодорхой хэмжээний за тэдэнд төгрөг авна гэдэг тийм бол ерөөсөй байхгүй шүү. Ямар ч нийгэмлэг дээр бол тийм байхгүй. Тийм. Ер нь NPO буюу төрийн бас байгууллага гэж ойлгож болох уу тийм. Тийм ер нь бол тэгж ойлгож байна. Одоо хоёлаа одоо илүү тийм одоо албан ёсны гэх юм уу нэг тийм эрх үүрэг
те өөр бусад зүйлсийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа гэж бодож байна. Тэгээд яг бодит байдлын талаар бас танаас асуухыг хүсье, хэд хэдэн асуулт байна. За Монголоос ирж байгаа гэрээт ажилтнаар ирж байгаа, тусгай ур чадвар ажилтнаар ирж байгаа залуус маань яг Японд одоо сейвинг гэж ярьдаг тийм. Яг мөнгө хураагаад тийм зорилгоо биелүүлээд аль эсвэл арай өөр зорилготой юм уу. Тэр зорилгоо яг биелүүлж чадчихна гэж харж байгаа юу? За тэгэхээр яг одоо би сая хэлсэндээ 3,000-аад нийгэмлэг байдаг. Тэгэхээр яг манай нийгэмлэгийн хувьд гэх юм бол манай хар ирсэн залуучууд маань ер нь бол бүгдээрээ одоо өөрийн тодорхой хэмжээний төлөвлөгөө байгаа штэ. За жишээлбэл ээж авдаа байр авч өгдөг ч юм уу, хашаа байшингийн мөнгө хийгээд явъя, за машины мөнгө хураая гэдэг ч юм уу. Тэр зорилготой бол хүрээд явдаг байгаа. За би саяхан нэг бичлэг олж үзсэн л та YouTube дээр. Тэгээ нэг монгол залуу .com in Japan гэсэн. Тэгээ яг энэ гэрээт ажилчдын талаарх сөрөг зүйлсийг аюу их ярьсан. Тэгээд тэр нь амар их хандлт авсан байгаа тоххой. Тэнгүүд яг бодит байдал дээр яг энэ гэрээт ажилчин гэдэг маань яг боол ажил хийгээд нөө. Хатуух асуулт тий. За тэгэхээр гэрээт ажилтан гэдэг маань боолын гэрээ гэж бас хүмүүс яриад байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ тал дээр бол яг боолын гэрээ гэхэд бол хэцүү. Ягаад тэгэхээр нэгдүгürt тэр хүн маань одоо за би ийм ажил хийнэ гэдгийг бол Монголоос мэдээд ирж байгаа гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд би ийм хэдэн төгрөгийн цалин авнаа. Би энэ төгрөгөөр цалин аваад би энэ Японд ингэж ажиллаад за Монголд ингэж ирэх юм байна гэсэн ийм төлөвлөгөө гаргасан учраас энэ хүмүүс маань ирж байгаа гэж би ойлгож байгаа. Тэрнээс биш зүгээр ингээд жишээлбэл за дойрч гэдэг хүн байла те ингээ Японд сурч илаа. За чи хүрээдэр ийшээ ажил гээл те шууд ингээ хүчээр онгоцон суулгаад ажилласан юм бол үнэхээр байхгүй те. Тэгэхээр тэр хүн өөрөө одоо юу гэдэг за би болно гэсэн үндсэн дээр гэрээгээ хийсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр бол одоо харилцан зөвшөлдсөний үндсэн дээр гэрээгээ хийсэн болоо гэж бодож байна. Нэгдүгээр боолын гэрээ гэхэд бол бас хэцүү те. Тэгээд яг манай нийгэмлэгийн хувьд гэх юм бол те аль болох одоо за ийм нөхцөлтэй ийм ажил хийн шүү те. За өглөө тэдэн 5 цагаас одоо жишээлбэл босоод за тэдэн цаг ингээд гин баруугаа явахад ийм зарцуулагдана. Энэнд одоо бэлэн үү? Ийм ажил хийж чадах уу гэж хамгийн эхлээд асуудаг тий. Тэр хүний чадах уугүй гэдгийг манайх асуудаг байгаа. Тэгээд тэр хүн би чаднаа. За би энэ ажлыг бол өмнө Монголд хийж исэн. Тийм учраас ингээд ирэхэд бол ямар ч асуудалгүй гэдэг тий. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол тэр хүн чинь бас тодорхой хэмжээний сонголтоо хийгээд тэгээд одоо ирж байгаа гэсэн үг шүү дээ. Боол гэдэг боолын нийгэм гэж мэдж байгаа те одоо жишээлбэл Африк ТV-с маш олон боолыг авчаад Америкт жишээлбэл ингээл колончилж байгаа шүү дээ. Цалингүй, хөлсгүй, үргэлж задуур одоо ташуурдуулаад те ингээд хүчээр ингэж тэр хүнийг одоо эрхчлээд хүн байхад нь боол олгож ингэж авчирж байгаа. Энийг бол боол гэж хэлээд байгаа байхгүй. Яг ухагтхан маань. Гэтэл одоо энэ гэрээ маань бол тий за би хий гэсэн учраас ирж байгаа учраас энэ бол боолын гэрээ гэхэд бол бас хэцүү. Тий. Нөгөөтэйгөр бол за тэгвэл өөр одоо үндсэн ажилтан ч юм уу тий энд одоо сурахаар ирж байгаа хүмүүс энэ за бид нар бол ингээд арай дээгүүр нөхцөл байдалтай гэж хэлээд байдаг. За тэгвэл харъя бүгдээрээ үндсэн ажилтан маань яг ялгаагүй барилгын компанид жишээлбэл ажилтдаг бол яг энэ дадлагчид нарын хийдэг юм л хийж байгаа. Хамгийн гол нь тэр хүний хүлээж байгаа үүрэг нь бол илүү хүнд. Яагаад гэх юм бол тэр хүн бол тодорхой хэмжээний одоо юу гэдэг мэрэгжлийн үнэмлэхтэй ч юм уу те яг тэр ажил дээр ямарваа нэгэн асуудал гарлаа гэхэд одоо тэрэн дээр бүрэн хариуцах чадвартай хүн байна да. Тийм учраас илүү үүрэг хариуцлагатай, илүү хүнд ажил хийнэ гэж ойлгож байгаа. За нөгөөдөөр одоо рюгаксэ буюу одоо оюутан хүүхдүүдийг авч үзээ л да. За жишээлбэл оюутан хүүхдүүд маань жилийн за нэг 700 мянган йены төлбөртэй сургуульд ирэх гэж бодъё те хэлний сургуультаа. Тэгэхээр ерөнхийдөө бол яг хууль зүйн хувьд гэх юм бол 7 хоногт 28 цаг л ажиллах зөвшөөрлөлтэй байдаг шүү дээ. Ажил хийж болохгүй. Тэгэхээр за дор хаяж 1000 йены нэг цагийн 1000 йены ажил хий гэж бодъё л да. Тэгэх юм бол цагийн те. Тэгэх юм бол за сартаа нэг 120 мянган йен зөвхөн цагийн ажилласаа яг хуулийн өрөөнд авъя гэж бодъё. Тэгэх юм бол тэрнийхээ жишээлбэл за 700 мянга гэх юм бол сартаа
За нэг 60,000 ч юм уу 70,000 ч юм уу төлбөртөө төлөх нь байна тий. За тэрэн дээр зөвхөн төлбөр нь ингээ явчихж байгаа. Тэрэн дээр тэр хүн чинь мэдээж ирээд ирээд байранд байна. Тэгэхээр байрны төлбөр нь доор хаяж хамгийн багадаа тий 40,000 йенээс эхэлж байгаа шүү дээ. За тэгэхээр ер нь бол ингээ зөвхөн байр тэр хүүхдийн зардал нийлэл 100,000 йен өлхөн явчихж байгаа байхгүй. Тэгэхээр үлдсэнд нь одоо ингээ за юунда автобус унаандаа суумаар байна тий. За өөртөө хоол аваад идмээр байна. Хоолны зардал нь тэгвэл хаана байгаа тий. Гэр бүл рүүгээ тэгвэл хэдийн энийг нь явуулах гэх юм бол за бараг одоо тэр хүнд мөнгө үлдэхгүй болно да. Тэгэхээр энд бол яг боолын гэрээ гэдэг ухагдах юм бол яавч орж болохгүй. Тийм байгаа. Тэгээд чи одоо би бас түрүү хэлсэн тий. Нийтдээ байнгын оршин суугчийн дараа орох хэмжээний дадлагчид нар энд байдаг. Хэрвээ энэ боолын гэрээ байсан бол тийм олон хүмүүс тэр олон улс орны хүмүүс энд ирээд ингээд Японд ажиллах уу гэр бүлээ орхоод энэ асуултыг тавьмаар байна. Тийм. Тэглэх байх уу тий. За танай нийгэмлэгт одоо тий харьяалагдчихсан мундаг залуучууд яг сэвингээ хийцэн, Монголдо байр авцсан, машин авцсан, тий компани тий одоо байгуулах нэг фаундейшн босгоцсон тийм кейс байгаа юу? Тэгэхээр яг манай нийгэмлэгийн залуучуудын хувьд гэх юм бол одоо эндээ үргэлжлүүлээд бас ажиллаж байгаа байхгүй одоо. Тэр Монголд байгаа тэр зарим залуучууд бол яадаг гэхээр хуваараа ингэж ийм бизнесээ хийгээ явж байгаа байхгүй. Яг энд одоо үйлдвэр дээр сурч ирсэн юм аа Монголд очиж хэрэгжүүлээд ингээд бизнесээ хийгээ явж байгаа хүмүүс бол бас байна. Тэр нь бол яг энэ хөтөлбөрийн зорилго байгаа юм шиг байна. Яг энэ хөтөлбөрийн зорилго. Тэгээд энэ дээр бас нэг сонирхолтой юм хэлэх юм бол жишээлбэл одоо манай Монголд ч нөө Вьетнам засвар гэлээдэг штэ. Хөөсөв засвар гэл манайхан ингээл амар сайн засдаг тий. Тэр хүмүүс чинь ямар хүмүүсээ гэхээр одоо Японы Suzuki, Honda эднэр гэл ийм том корпорацууд байна штэ. Энэ корпорац дээр дадлага хийжсэн Вьетнамд байгаа байхгүй юу? Уг гарал үүсэл нь бол Suzuki дээр дадлага хийгээд за энэ одоо олсон энэ ур чадвараараа бусад гадаадад ингээд бизнесээ өргөжүүлээ явж байна тий. Тэгээд зөвхөн Вьетнамдаа бол тэр засвар нь бол засварын газар нь хагцсан байгаа шүү дээ. Тэнгүүд яах вэ гэхээр зөвхөн Вьетнамтаа биш одоо гадаад одоо Монголд ч юм уу тий үйл ажиллагаа явуулаад ингээ хувийн бизнесээ хийгээ явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яах вэ гэхээр яг энэ өөрийн сурсан мэдсэн юм бол өөрт нь л үлдэнэ. Тэр хүн тэр сурсан мэдсэн юм а яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг бас аягүй сайн бодох хэрэгтэй. Тэгэхээр Вьетнамд бол Японы тэр технологийн сурчаад байна тий. Технологийн эзэмшчихэд байна. Тэгээд тэрийгээ өөрийнхөө бизнес болгоод өөр улсад бизнес хийгээд яваад байна гэдэг. Тий. Тэгээ яагаад манайхан тий машин эвдэрхээр Вьетнам засвар дээр очт юм бэ? Яагаад Монгол засварын газар дээр очтгүй юм бэ тий? Тэгэхээр чинь энд бол нэг технологийн асар том ялгаа гараад байгаа байхгүй юу? Тийм ээ тий. За би бас танаас дахиад хэдэн зүйлийг асуудлын талаар л тодруулах гэдэг байгаа байхгүй. Одоо нэг Facebook дээр нэг фейк аккаунттай хүмүүс идэг штэ. Би ийм компанид ингэж ажиллаад тэгээд ийм асуудал үүсээд ийм хэцүү байна гэдэг нэг тийм асуудлууд байгаад байдаг. Та энийг яг юу гэж хүлээж авдаг вэ? Яг хөвчлэн л нэг уншихаар гэрээт ажиллаж байгаа. Дадлагжигч ажилтан. Тэгээд тусгаарчдын ажилчид байгаа юм шиг байна байхгүй. Тэгэхээр мэдээж хэрэг одоо нутагт нэгт манай монголчууд маань ингээд ийм хүн бэрхшээлийг ч юм уу өөрөд явж байгаа нь бол хувь хүний талаас харах юм бол тийм таатай бол байдгүй л дээ мэдээж хэрэг сэтгэл зүрх маань өвддөг. За энэ хүн маань ингээд нэг гайгүй нөхцөлөө сайжруулаасаа ч гэдэг юм уу тийм бол боддог. Тэгээд миний зүгээс яг одоо хувь хүний зүгээс штэ яг юу гэж одоо хандаж хэлмээр байгаа вэ гэхээр хамгийн гол нь яг Японд ирэхээсээ өмнө сонголтоо хийхээсээ өмнө за ямар чиглэлээр ажиллах гэж байгаа вэ? Ямар цалин хөлс авах уу? Ямар хүмүүс хариуцах юм байна те? Энэ бүхнийгээ судлаад сайн судалгаа хийсний дүн дээр ирэх юм бол арай илүү тэр хүн одоо юу гэдгийг те за энэ мөрөөдөлтөд хүрэхэд бол ойрхон гэж бодож байна. Тэгэхгүйгээр судалгаа зүгээр нэг хүний амд амтсан ч юм уу те. За эдгээр ингэтийн гинлээ гэдэг юмар ингэж явж бол ерөөсө болохгүй гэж бодож байна л да. Тий. Хамгийн гол нь баттай газраас баттай их сурвалж юм мэдэл тэр хүн авах хэрэгтэй. Тэгэхээр хамгийн түрүүнд шийдвэрээ гаргахаас өмнө маш сайн судалгаа хийгээд тэгээд хоёрдугаар гэх юм бол зуучлалын байгууллага найдвартай юу хэдэн жил гаргаж ирсэн бэ гэдэг зүйлийг бас сайн мэдчих хэрэгтэй юм шиг байна тий. Тэгээд сайн компани гэж байдаг юм уу? Одоо яг зуучлалын гэрээт ажилтныг ажилуулдаг сайн компани гэж байна уу? Муу компани гэж байна уу? Байна. Тийм. Тэгэхээр Японы дотроо ч гэсэн тий одоо юм байгаа байхгүй юу?
ер нь бол за нэг цалин үсийн хоцроодог компани ч юм уу те хүүхдүүдэд нэг дээрлэх гэдэг компани ч юм уу байна. Тэгтэл нөгөө талаар илүү нөгөө нэг одоо хүүхдүүдэд гадаад хүн ажиллуулаад сурцсан. За энэ хүнд юу ямар ажил хийлгүүл энэ хүн илүү өсөж явах вэ гэдгийг өсөж дэвчих үү гэдгийг те ингээд анализ хийсэн айгу мундаг компаниуд байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол одоо юу гэдгийг яагаад тийм асуудлууд гараад байна вэ гэхээр тэр муу компани дээр очиод ийм асуудлууд гарч байгаа хгүй ихэнх нь бол. Тэгэхээр аль болох одоо юу гэдэг манай нийгэмлэгийн хувьд штэ ер нь бол тэр сайн компаниудтай бид нэр одоо гишүүнчлэл болгож аваа тий гишүүн болгож аваад одоо ингээд ажиллах хүчний нийлүүлье гэдэг ийм юм бас зорилготой байгаа. Тий одоо Япон дотор нь шигшин гэсэн үг штэ. Тэгэх юм бол хин хиндэ одоо юу гэдэг ирж байгаа хүндээч тэр ажиллуулах гэж байгаа тэр газартай компани ч гэсэн бас сэтгэл хангалуун байна тий. Тийм учраас одоо ийм байх юм бол одоо юу гэдэг хин хиндэ вин байгаа учраас одоо сэтгэл хангамжтай байгаа учраас одоо ажил дээр бол асуудал гарах нь бол хамаагүй бага байна гэсэн үг. Тий. Зөв. Тэгэхээр бас нэг ийм асуудал байгаа юм шиг санагдаад байгаа. Одоо Япон бол тий залуу ирч хүчтэй эрүүл чирэг ажил хүчийг авах сонирхол байгаа шүү дээ. Тэнгүүд манай Монголоос одоо 19-с 20 насны за 23 насны дөнгөж 10 жилээ төгссөн аюу баг хүүхдээрээ бие даах одоо чадвар нь төлөвшин тогтоогүй гэрээт ажиллаар ирчихэж байгаа. Тэнгүүд гэр нь аюу санаа зовоод байгаа юм шиг. Гэрийнх нь аав нь ээж нь за зүгээр гэр бүлийн төвшин гэх юм бол одоо нөхөр нь те ажиллаад ирэнгүүт ажиллахаар ирэнгүүт эхнэр нь санаа зовдөг юм уу те. Тэр гэрийн одоо амар тайван байх тэр нөхцөлийг таны нийгэмлэгийн хувьд яаж бүрдүүлж байна? Тэгэхээр манай нийгэмлэгийн зүгээс бол аль болох жишээлбэл нэг 2 сардаа ч юм уу 3 сардаа ч юм уу тий одоо гэрийнхэнтэй холбоо бариад уцаар яриад за одоо нэг иймэрхүү байгаа шүү гэдэг ийм юмыг бол бас хийж явж байгаа тийм хоокгүй мэдээлэл маягаар жишээлбэл одоо за би ингээ муудаад ийм асуудал гарсан бол бид нар одоо энэ имлэгт хэвтүүлсэн шүү. Тэгээд ийм учраас одоо ийм хаалгааны жишээлбэл амжилттай явлаа гэх юм уу тий ямар нэгэн байдлаар тэр хүүхдийн талаар мэдээлэлээ бас өгөхийг бол зорж байгаа. За тэгээд энд нэг ном байна тий. Энийг та орчуулсан гэж сонссон. Айгүй хэрэгтэй ном юм шиг надад санагдаад байгаа. Би бас нэг хальт уншсан. Тэгээ энэ номны талаар та нэг ач холбогдлын нэг сайхан тайлбарлаад өгөөч. За тэгэхээр энэ ур чадварын дадлага гишүүнд зориулсан гарын авлага гэдэг бол би бол нэлээд хэдэн жилийн өмнө орчуулж байсан байгаа. Тэгээд за энэ болохоор хаанаас гаргасан ном бэ гэхээр гадаад иргэдийн ур чадварын дадлагын байгууллага буюу ОТИД гэдэг газраас одоо энэ номыг бол гарын авлагыг бол гаргасан байгаа тий. Тэр хамгийн гол зорилго нь бол одоо онгоцны буудлын дээр буугаад за энэ гарын авлага байгаа шүү дээ. Энэ бүх яг ямар эрх үүрэгтэй яадаг вэ? Асуудал гарах юм бол яах вэ гэдэг ийм бүрэн хэмжээний ийм тийм гарын авлага байхгүй Япон хэл дээр монгол хэлтэйгээр тэгэхээр энийг авснараа бол хүүхдүүд маань илүү мэдээлэлтэй болно тий өөрснийгөө яаж хамгаалах уу гэдэг тэр зөвлөж гисэн мэддэг болох учраас юу гэдгийг энэ гарын авлагыг бол нэг удаа уншсан багт бол гэмүү гэж бодож байна. Тийм билээ. Би бас нэг хальт байсан. Айгүй ойлгомжтой, эмгэгцтэй бүх зүйлийг багтаасан юм шиг санагдсан. Тэгэхээр энэ гарын авлагыг бол яг юу гэдэг Наритагаас одоо онгоцны бодол дээр орж ирээд энэ гарын буугаад авч болно. Тийм. За бидэнд бас яг Япон улсад гэрээтээр ажиллаж байгаа бас тусгай ур чадвараар ажиллаж байгаа хүмүүс маань бас хэдэн асуулт асуугаад өгөөч гэж хүссэн байгаа. За тэгээд танаас бас тодорхой хэдэн асуултыг асуугаа авчиж гэж бодож байна. За нэгэн гэрээтэй ажилчнаас үйлдвэрээ болон чиглэлээ солих боломж байдаг гэж асуусан байна. Тэгэхээр анханасаа энэ одоо чиглэлээр нэг чиглэлээр ирсэн бол тэр чиглэлийг бол солих боломж байхгүй. Тэр газар нь жишээлбэл үйлдвэрээ солих боломж байна уу гэдэг жаа шүү дээ. Энэ дээр бол одоо тэр үйлдвэрийн газар дампуурах ч юм уу те ямар нэгэн боломжгүй одоо дадлагыг үргэлжлүүлэх боломжгүй болсон үед бол өөр үйлдвэрлэлөө шилжих боломжтой. За дараагийн асуулт маань жилдээ бонус цалин авч болох уу гэж байна. Тэгэхээр энэ бол яг нэг гэрэн дээр нь тусгагддаг байхгүй юу. Тэгэхээр анханасаа тэр компани одоо бид нэр ингээ бонусаа өгнө гэдэг ингээ тэр гэрэн дээр байх юм бол бонус авч ажиллаж болно гэсэн үг. Тий. Бонус бол юу н авдаг вэ? Ерөнхийдөө компани одоо нөхцлөөс нь шалтгаална гэсэн үг. Хэрэв тэр компани тэр хүүхдүүдэд бонус өгнө л гэлдэх юм бол яг өгнө.
Тэр хэрэг гэрэн дээр нь бонус гэж байхгүй бол бонус авахгүй гэсэн үг. Тэгээ компани ашигтай ажиллаж ивэл бонус бас нэмэгдэнэ гэж байна. Бонус юу н авдаг штэ. Тэг дадлагч ажилтан гээд бонус авахгүй байх гэсэн үг бол биш. Ер нь манайхан ч гэсэн одоо манай нийгэмлэгийн хүмүүс ч гэсэн ер нь бол ихэнх нь авдээ. Тий. Тэгэхээр бас бонус энэ асуулт яагаад ирж байгаа юм гэхээр бонус авдаггүй бас дадлагч байгаад байна гэж бас ойлгоод байна шүү дээ. Тий. Яа тэгэхээр энэ бол маш олон төрлийн компаниуд байгаа байхгүй юу? Компани болгон өөрийн гэсэн дүрмтэй, компани болгон өөрийн гэсэн эдийн засгийн чадамжтай тий. Тэгэхээр яг тэрэндээ тааруулаад за бид нэр бонус өгнө гэдэг юм бол бонусаа өгнө. Хэрэв боломжгүй гэх юм бол боломжгүй л гэсэн. Тэрэн дээр бол заавал одоо дадлагч гэхээр бонус авна гэсэн тийм стандарт бол байхгүй шүү. Тий. Ойлгомжтой. За дараагийн асуулт маань асаргааны ажилтны цалин нэмүүлэх хүсэлтэй байгаамаа хэн хандах вэ гэж асуусан. Тэгэхээр анх одоо юу гэдэг яг энэ асаргааны ажилтныг хариуцж байгаа нийгэмлэгтэй л хандна гэсэн үг. Нийгэмлэг болон компанид хандна. За дараагийн асуулт маань асаргааны чиглэлээр ирсэн одоо эмнэлэгт асарч хийж байгаа бөгөөд хугацаа дуусгаад ер нь сурах боломж нь байдгүй гэж асуусан байна. Үргэлжлүүлээ. Тэгэхээр яг одоо энэ асаргаа ч юм уу те дадлагчгийн визээр ирсэн бодвол буцаад их орондоо очиод хувь нэмрээ оруулна гэдэг ийм залттай учраас ер нь бол яг дуусны дараа бол нутаг руугаа буцсан л гэсэн үг. Тий. За бас нэгэн хүн одоо манай ажлын байран дээр прешэр их байдаг. Бас үйл ойлголцох байдлууд үүсдэгэ гэдэг ч байгаа байхгүй. Тэнгүүд нийгэмлэгтэй хандахаар одоо бас тийм одоо эерэг тийм үйлчлэг үзүүлж чадахгүй байна гэж асуусан байна л да. Тэгэхээр яг энэ тохиолдолд бол бас л нөгөө гурван талттай компани, нийгэмлэг тухайн дээр газар ажиллаж байгаа гурлаа сууж агаад одоо яг юун дээр би ингэж алдчихж байгаа те компани зүгээс яг юу хүсэж байгаа вэ? За тэр донд нь нийгэмлэг яаж одоо донд нь орж ажиллах зөвхөрөө гэдгийг айгуу сайн хэрэгжүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгжээж тэр асуудал бол ер нь бол шийдэгдэнэ гэсэн үг. Тэгэхгүй бол аль алинд нь те одоо ингээд нэг за компани тэр хүнийг одоо ажиллаа хийж чадахгүй гэж үзэж байгаа юм уу? Хилэн мууч гэж үзэж байгаа юм. Тэрийг бол тэр хүн мэдэг байгаа штэ. Тэр хүний хувьд гэх юм бол тэр компаниас тавьж байгаа магадгүй шаардлагыг одоо прешэр гэж хүлээж авч иж магадгүй штэ. Тэр яг юуг нэ гэдгийг эхлээд асуудлаа тодорхойлох хэрэгтэй. Хиндэ байна вэ? Тэгвэл энэ арга замыг нь яаж одоо ямар арга замаар шийдэх ёстой гэдэг энийг бол хийх ёстой л доо. Тий. Тэгээ компанидаач бас асуудал байж болно. Хувь хүндээ ч бас асуудал байж болно. Яагаад тэгэхээр ер нь бол одоо ингээд яг ингээд нэг нөгөө хэлэхэд те одоо хил усаа сайн мэдхгүй ирэх юм бол тэр компани тавьж байгаа шаардлагыг ойлгохгүй. За яагаад тэр компани тэр зааварлаж байгаа хүмүүс уурлаад байгаа тэрийг ч гэсэн мэдэхгүй тиймэрхүү тохиолдол аюул гардаг байхгүй. Тэгэхээр энэ дээр бол бас юм хоёр талтай учраас одоо хамтдаа сууж агаад ярилцах нь бол хамгийн зөв арга гэж би бодож байна. За баярлалаа. За бас эндээс нэмээд бас дэлгэрүүлээд асуумаар байна. Таны нийгэмлэгийн хувьд одоо давуу тал нь юу вэ? За манай нийгэмлэгийн хувьд гэх юм бол одоо юу гэдгийг бидний одоо баримталдаг зарчим бол за мэдээж Монгол хүмүүс ирж байгаа учраас Монгол болон Вьетнам хүмүүсийг манайх оруулж ирэх юм одоо чиглэлтэй байгаа тийм. Тэгэхээр нэгэнтээ энэ монголчууд мань ирж байгаа юм чинь аль болох чанартай за аль талдаа ингээ мэдээллийг сайн өгсөний үндсэн дээр оруулж ирэхийг бол боддог. Бидний хамгийн их эрхэмлдэг зүйл бол чанар байгаа тийм. Юу гэдгийг тэр хүн ажилтан маань өөрөө сэтгэл дундуур ч юм уу стресстэй байх юм бол ямар ч ашиг байхгүй тий. Одоо тэр хүн ажиллах одоо ирч хүчгүй болно гэсэн үг шүү дээ. Нөгөө тэгүр бид нар өндөр босго тавьснараа одоо юу гэдгийг тий жишээлбэл одоо шар хуудсанд гарсан ч гэсэн бид нар одоо буцаах тохиолдол гарч байгаа байхгүй. Яа тэгэхээр энэ өндөр чанар байж ич бид нар тэр хүмүүстэй сайн ажиллах хүчин нийлүүлж чадна. Тэгээд илүү сайн хил устай өөрийгөө ойлгох чадвартай тэр хүнийг бас компанид ажилуулна гэсэн үг тийм. Тэгэхээр тэр хэмжээгээрээ ч гэсэн тэр ажилтан маань өөртөө тэр компаниас авах юмаа ур чадвар бол эзэмшиж аавна гэсэн үг. Ийм одоо зүйлүүдийг бид нэр эрхэмлдэг учраас бас манай давуу тал гэж хэлж болно л доо. Ер нь бол тоогоноос илүү чанар. Нийтдээ бол яг энэ дадлагч нарыг хариуцсан 2000-аас 3000 ийм нийгэмлэг байдаг. Тэгэхээр бид нар энэ нийгэмлэгүүдээс бусад нийгэмлэгүүдээс юугаараа давуу талтай байх вэ гэхээр чанартай байдлаараа л давуу талтай байна гэсэн үг. Аль талынхаа сэтгэл ханамжтай байдлыг нь зохицуулснараа
бид нар энэ үйлчлэгийг илүү удаан үзүүлэхдээ тэр байгууллагуудад тэр компани тэр хувь хүнд илүү бид нар тусалж одоо хэрэгтэй үед нь тэр юу гэдэг спортыг үзүүлж чадна гэсэн үг. Тийм. Зөв. Тэгэхээр бас яг энэ ярен дээрээс Монгол, Японы хоорондын одоо хөдөлмөр зуучлах хамтын ажиллагаа сайжирна гэж би бас бодод байгаа байхгүй. Тэг яг таны хувьд бол яг ямар мэргэжилтэй хүн юм бэ? Тэгэхээр миний хувьд бол МОЕС-ийн олон улсын харилцааг төгссөн дипломатч мэргэжилтэй. Дипломатч мэргэжилтэй. Тэгээ яагаад та дипломатч болоогүй юм бэ? Би бол одоо өөрийгөө яг энэ ардын одоо public diplomacy гэдэг те яг public diplomacy дээр өөрийнхөө ажлыг хийж байгаа гэж бодож байна. Тий. За таны хувьд одоо дипломатч мэргэжилтэй те. Тэгээд бас дээрэс нь Японд олон жил ажиллаад амьдарчихсан. За дээрэс нь одоо яг энэ workforce буюу те ажиллах хүчний жуулчлалын салбарт ажиллаж явж байгаа хүний хувьд яг Монгол, Япон гэдэг хоёр улсын хоорондох хамтын ажиллагааг ер нь яг яаж харж байна? Ирээдүйд ямар түвшинд очихоор байна гэж та боддог вэ? Энэ ажиллах хүчин гэдэг бол тийм өөрөө маш том эдийн засгийн боломж байгаа байхгүй юу? Жишээлбэл одоо гадаадд сурдаг, гадаадд ажилдаг одоо манай залуучууд байгаа шүү дээ. За энэ залуучуудын бүрдүүлдэг одоо юу гэдэг төсөв гэх юм уу те манай Монгол улсын төсөвт бүр одоо оруулдаг валют шүү дээ те гаднаас хэлж оруулдаг валют бол нэг их 80-д байдаг байхгүй юу? Эдийн засгийн төсвийг бүрдүүлэхэд те бүрдүүлж байгаа те. Тэгэхээр энэ нь бол одоо манай Монголын хамгийн том аж ахуй нэгжийн төлж байгаа татвартай баг ойрхон очиж байгаа байхгүй юу? Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол одоо зөв тийш нь ингээд залаад явах юм бол эдийн засгийн асар их боломж. Гэхдээ би яг одоо юу гэдгийг хувь хүний төвшөнд ингээд ярих юм бол мэдээж хэрэг эдийн засгийн юм байгаа ч гэсэн манай залуучуудаас одоо юу гэдэг оюун санаа, менталити, оюун санаагаа бас нэг арай жоохон өөр болгох их зүгээр юм л да. Юу гэдгийг илүү одоо холыг хардаг ч юм уу те яг японочд шиг ингэж ажиллаад ирэх юм бол тэр тэргүй манай Монгол улс маань өөрөө бол аяндаа хөгжинэ. Яагаад тэгэхээр улс орны баялаг гэдэг бол хувь хүн байдаг. Тэр хувь хүн өөрөө хідэж хийнэ боловсралтай мэдлэгтэй байна. Тэр чигээрээ улс орн маань хөгжин шүү дээ. Тэгэхээр энийг бол хин нэгэн том одоо компани, хин нэгэн засгийн газар ч юм уу те бүр олон тэр том одоо тэр бүтцийн түвшинд биш одоо хувь хүн. За ерөөсөө л дадлагч нараас эхэлж байгаа байхгүй юу? Хувь хүн өөрөө тэгвэл эхлээд энэ боловсрал мэдлэг технологиуд тэгвэл мэдээд сураад авчи л та. Тэгэх юм бол энэний цаана бол асар их боломж байгаа. Бас хоёрдугаарт яг одоогийн нөхцөл байдалд. За Монголын эдийн засгийн би бас нэг судлаач гэдэг утгаараа танаас асуух гэдэг байхгүй. Poverty rate гэж ярьдаг те. Одоо ядуурлын түвшин маань бараг нэг 29% таа байдаг байхгүй. 29-с одоо дээшлүүхээс доошлохгүй байдаг байхгүй. Бас дээрэс нь ажилгүйд л өөрөө бас нэг 17-8-9% таа байдаг байхгүй. Хөдөлмөрийн насны хүмүүсийн бараг 20% ажил байна гэдэг өөрөө аюу тийм сонио асуудал байдаг байхгүй. Нөгөө эдийн засгийн уналт юу гэдэг бусад асуудлыг дагуулах хүчин зүйл тэгэнгүүт тэнд ажилгүйдлийн төвшинг энд авчирч ирээд боломж болгочвол аюу гоё юм шүү гэж боддог байхгүй. Яг одоогийн төвшөнд шүү дээ. Өнөөдрийн төвшөнд. Ажилгүйдлийн төвшинг энд авчирч ирээд одоо юу гэдэг ажиллаж байгаа хүмүүс энд одоо авчирч ирээд гэсэн үг шүү дээ. Тэнгүүт одоо юу гэдэг бас нийгмийн асуудлыг шийдэх маш зөв арга нь болоо гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч одоо юм гэдэг одоо микро төвшөнд л асуудал яригдчих байгаа байхгүй. Тэгэхээр тэр тухайн хүн за одоо юу гэдэг те манай дээр чинь одоо манай Монголд чинь маш олон зээл тусламжийн байгууллага те олон улсын байгууллагууд ингээл үйл ажиллагаа явуулж байна. Ялангуяа Япон бол бүр топ донор те. Топ донор. Тэгээ яагаад ингээд манайх ийм их зээл тусламж маш олон улс орноос авч штэ. Ийм олон улсын байгууллагуудтай хүмүүлгийн байгууллагуудтай мөртлөө манай энэ ядуурлын энэ үзүүлэлт яагаад буурахгүй байгаа вэ? Тэрэндээ байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ маань өөрөө сэтгэхүйн ядуурлалтай холбоотой. Зүгээр нэг эд материалын зүйлийг бол мэдээж хэрэгтэй хөдөлмөрлөд ч юм уу ингээд болгох. Гэхдээ яг тэр тухайн хүний бодож байгаа тэр оюун санааг бол өөрчлөхөд маш хэцүү. Одоо тэр чиний хэлж байгаа ажилгүй байгаа хүмүүс одоо тий бид нар тэр хүмүүс өөрснөө хүсэх юм бол тий
би үнэхээр ингэж Япон яваад ажилламаар байна. Энийг ингээ хиймээр байна гэх юм бол асуудал шал өөр байхгүй юу. Тэрнээс биш за зүгээр нэг одоо засгийн газрын төвшөнд хоёр засгийн газар орондоо ярилцлаа. За энэ ажилгүй хүмүүс ингэж явуулна гэд. Тэгтэл тэр ажилгүй хүмүүс маань өөрснөө дотроо тий мотивац байхгүй. За ингээд Японд ирээд яг ямар боломж байгааг харж чадахгүй ч юм уу тий. Зүгээр ингээ хүний өмнөөс ингээд явж байгаа бол тэрэнд ямар ч өөрчлөлт гарахгүй. Нөгөө л нэг ядуу ивэрэл байна гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр бол сэтгэлгээ гэдэг юм бол асар чухал байгаа шүү. Ер нь бол тий. Тэгэхээр яалтчгүй яг л бодит байдлыг харахад яалтчгүй Монгол бол developing country тий хөгжиж буй орн. Тэгэл хөгжилтэй орноос сурхаас өөр аргагүй байгаа юм шиг ба тий. Тэгээ сурсны дараагаар харин өөрсдийнхөө вишнийг, өөрсдийнхөө амбицийг ингээд дэлхийд тунхаглаад явж болдог юм шиг надад санагдаад байгаа байхгүй тий. За хоёулаа илүү хитрхи нэг улс төрж яваад нийгмийн асуудал руу орж байгаа юм шиг надад бүр санагдаад авчлаа. За тэгээд бас таны хувьд те бас те одоо Cool Japan TV show тэрний одоо те одоо юу гэдэг юм бэ одоо participation одоо оролцогч гэж ярьж те яг энэ Cool Japan TV show-тэй яаж хизэнээс анх холбогдох болсон бэ? За тэгэхээр Cool Japan TV маань одоо BS телевиз гэдэг те Японы BS телевизээс одоо гадаадд цацдаг ийм нэвтрүүлэг байгаа Cool Japan TV гэдэг. За энэ нэвтрүүлэг маань өөрөө бол дэлхийн маш олон оронд гардаг 200 300 оронд гардаг ийм нэвтрүүлэг. Тэгээд гол нь нэг англи хэл дээр гардаг ийм нэвтрүүлэг байхгүй. Тэгэхээр энэ нэвтрүүлэгтэй бол би бараг нэг 10 жилийн өмнөөс эхлээд одоо 10 жилийн өмнө одоо ингэж холбогдсон гэх үдэ те 10 жилийн өмнө л анх орчлоо штэ. Тэгээд яг одоо бол бид нар бол холбоотой байгаа. Мэдээж хэрэг би өмнөх шигээ те одоо irregular маягаар ч юм уу те ингэж айгүйх олон удаа оролцох тийм бол угаасаа одоо бол байхгүй. Яг тэгэхээр би өөрийн гэсэн авч явах хэвээр миний үүрэг хариуцлага одоо миний ажил байна те. Тэгэхээр би энэ ажилдаа бол 100% анхаарлаа хандуулах хэвээр. Тэгэхээр өөр цаг бол надад бас үнэхээр баг гарч чадахгүй байхгүй. Тэгэхээр Cool Japan-ы нэвтрүүлэгт жишээлбэл одоо ингээл за нэг нэвтрүүлэг хийлээ гээл тэгэхээр нэг зүгээр нэг хэсгийн зураг авалтанд тэгэхэд 2 өдөр болох ч юм уу тий. Хүүх тийм үү? Тийм болдог байхгүй. Жишээлбэл за Токиод бол нэг 2 цаг зарцуулах нь тий. Цаг зарцуулна тий. Өөр аймагт одоо хий гэж бодъё л та өөр мужид хий гэж бодъё. Тэгэх юм бол тэр мужид чинь за онцоор явлаа, тэндээ байрлалаа. Гэл ингээл нэг бүтэн өдөр 2 өдөр ч юм ингээ болж байгаа байхгүй. Тийм учраас энэ бол бас өөрийн одоо цаг цагийн хувьд гэх юм бол тий боломжтой хүн л бол оролцох боломжтой байхгүй. Тэгэхээр яг миний хувьд бол сүүл рүү бол асар их завгүй асаа учраас ер нь бол ингээд за одоо би чадахгүй нэ гэд cancel хийгээд тэгээд одоо бол ер нь бол оролцохгүй байгаа. Тий. Гэхдээ Cool Japan-ийнхаа тэр найруулагч, редактор бүх хүмүүстэй нь бол холбоотой байгаа. Тий. Тэгээ өнгөрсөн 7 хоногт ч гэсэн би бас яг тэр production дээр очиод тэгээд одоо нэг өвөр Монгол рестораны тэр нэвтрүүлэг хийж байгаа хгүй. Тэгээ тэрний одоо юуны Жимаку шторкийг нь хийж байгаа. Шторкийг нь одоо орчуулга юмнаас хянсан л доо. Тэгэхээр ер нь бол ингээд ер нь бол дандаа холбоотой байгаа. Та бол уул нь бол амар дуртай гадаг. Гэхдээ амьдралын шаардлага яалтчгүй ажил гэр бүлдээ анхаарах болсон байна шүү дээ тий. Би бас үзсэн л тий. Аяа гоё юм билэ. Тэгээд яг харагдаж байгаа шиг амархан биш байд юм тий. Ийш тийш явд юм байна. Тэгээ бас удаан хугацаа сууд юм байна. Цаг зарцуулт юм байна, хөрөнгө зарцуулт юм байна. За та анхны монголноос нь Монгол хүн. За миний мэдхээр арга анхны монгол нь байхаа да. Тэгэл ингээл 9 шидийн гаднаас ирсэн гадаад хүмүүс сууж агаад яг ингээд би ингэж бодож байна те. Гэт нэг соёлоо хуваалцаад байгаа юм шиг надад санагдсан аахгүй. Тэгээд танд одоо яг Монголынхаа соёлыг сурталчилж байсан тийм тохиолдол байгаа. Мэдээж хэрэг одоо яг Cool Japan-ы гол зорилго бол Японы тэр cool гэдэг юмыг гаргах зорилготой байхгүй. Cool гэдэг юмыг гаргах. Cool юмыг гаргана. Гэхдээ бусад улс орнууд яг тэр cool гэж бодож байгаа юмд нь ямар реакц үзүүлж ийнэ. Бусад улс орнууд тэгвэл яг ямар реакцаар хүлээж авдیں۔ Тэрийг хамгийн гол нь гаргадаг байхгүй. Тэгэхээр бол бас нөгөө талаар айгүйх тэр юу гэдэг бизнес эрхэлж байгаа хүмүүст нь Японы бизнес эрхэлж байгаа хүмүүст нь за тэгвэл манайх жишээлбэл бараа бүтээгдэхүүнээ ингээд энэ Монгол руу гаргах ч юм уу Хятад руу гаргахад ийм юм дээр нь анхаарах юм байна. Энэ хүмүүс чинь ингэж боддtiin байна гэсэн те ийм айгүй том бодлогын юм гэх юм уу те ийм нэвтрүүлэг явж байгаа байхгүй. Зүг.
бодоод нь шүү дээ, тий. Бодлого гаргаад тий. Тэгэхээр мэдээж хэрэг одоо энд оролцож байгаа хувьд гэх юм бол би бол бодит байдлаа ярина. Манай монголчууд бол ингэдэг, бид нэр ингэж сэтгэдэг, одоо ийм юм байдаг, ийм юм хүлээж зөвшөөрөхгүй ч юм уу тий. Энийг бол мэдээж хэрэг ярина. Тэгэд дотроо бол одоо өмөрдөг ч юм уу. За энийг бол би Японы яг энтэй нь бол би нийцэхгүй байна шүү гэдэг ийм юм аа шууд ярьдаг байхгүй. Тэгэхээр бол шууд одоо реакцл гарна гэсэн үг. Тэгэхээр тэрэн дээр бол одоо айх юм бол хэрэг байхгүй. Японочууд энэ занданд оргоо. За энд нь бол зүгээр юм байна. Гоё юм байна гэд ингээ явчихж байгаа байхгүй. Тий. Тэгээ таны хувьд одоо тийм ялгааг ажиглаж ирсэн үү? За одоо жишээл Японы кул гэж бодож байгаа зүйл маань Азийнханд зүгээр энгийн зүйлтэй юм. За Европ ч юм уу эсвэл Өмнөд Америк, Хойд Америк бусад твийн улсуудад бол өстой кул юм байна, сони юм байна гэж тийм зүйл байдгүй. Асар их байдаг. Ерөөсөө тэр сэдв болгон дээр л дандаа нөгөө нэг бидний санал хуваагдаж байгаа байхгүй. Сэдв болгон дээр. За жишээлбэл одоо ингээд баг сургуулийн букацу гэж ярьдаг шүү дээ. Нөгөө нэг дугуулan. За спортын ингээд дугуулan байгаа хгүй. За тэрэн дээр нөгөө нэг Якью гэдэг бейсбол байна шүү дээ. Тэрэн дээр ингээд сурвалжлагаар очив. Тэгэхэд Японы Якюгийн одоо клубүүд яадаг, бейсболын клубүүд яадаг вэ гэхээр ихэвчлэн бүтэн сайдар те ээж аав нь заавалчгүй оролцоод ээж аав нь хүүхдүүдэд авчирхаас гадна тэнд байгаа юмнуудыг нь цай майгийн зөөх одоо юу гэдэг тэр юмнууд үүрэг хариуцлага хойрлаад авчиж байгаа байхгүй юу. Тэгээд ээж аав нь буцаад хүүхдүүдэд авч явна. Мэдээж хэрэг клубтээ мөнгөний төлдөг мөртлөө тэр юм идэж уух юм хураадаг ч юм уу тэр юм нэг үйлчлээ явж байгаа байхгүй юу. А тэгтэл ингээд бусад Японоос бусад улс орнууд гэх юм бол бид нар бол одоо ингээд тийм мөнгө төллөө. За жишээлбэл Монголд бид нар ингээд нэг хүүхдэд дугууланд явууллаа гэхэд мөнгөний төлөөл тэрнээс иш ээж аав нь бол оролцохгүй шүү дээ тий. Яагаад оролцох хэвтэй? Тийм юм бол хүлэн зөвшөөрөхгүй тий. Бид нар нэгэнтээ мөнгө төлцсөн. А тэгтэл Японд бол тийм сэтгэх байхгүй байхгүй. Японд бол ээж аав нь ч гэсэн одоо бүх хүчээ зариулаад ингэжээч одоо нэг юм хийе гэдэг ийм санал дээр хүрч байгаа. А тэгтэл өөр улс орнууд бол тэрнийг энэ стандараа завандаа гарсан ээж аав нь дуртадаа энийг хийж инда гэдэг ч юм бас аюус шүүмжлэлтэй хандж байгаа байхгүй. Тэр сэдв болгон дээр ингээ үүсгэх юм бол дандаа хоёр талтай байгаа. Ялгараал байдаг тий. Түсөө за өөр жишээ ямар байна? Одоо яг ингээд Аз, Европоор ингээд хуваагддаг ч юм уу тий. Одоо жишээлбэл нэг юм хөвчлөлтэй жишээ юм л да ингээд Японочууд ингээд хүүхдүүдтэйгээ өөрийн юу ванда ингээд хамт дүүшин юу наддаг штэ усанд ордог штэ тий. Тэр нь болохоор бусад одоо улс орнуудад бол юу гэдгийг бэлгийн өвчр хийлч юм уу тий. Тийм маягаар ингээд харагдаад байгаа байхгүй юу. Гэтэл одоо Японочууд бол хүүхэд ингээд ээж автагаа жишээлбэл аав нь ингээд өдөржингөө ажиллачаал ороо ингээд хүүхдтэйгээ ярих цаг нь бол тэр офура буюу тэр байрны өрөөндөө өнгөрөх цаг нь болж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр цагаа ингэж гаргаж байгаа. Тэр бол өөрийн гэсэн тэр эцэг эхийнх нь Японочдын хүүхдтэд үзүүлж байгаа тэр гаргаж байгаа хайр халамж гэж илэрхийлэгдэж байгаа. Тэгтэл барууны улс орнуудад бол тий за ингээд хүүхэд нь ингээд айгүй мэдээ орцсон ба шүү дээ. 7 настай хүүхэд ч 8 настай хүүхэд ч цог ингээд шалтаа ингээд тий ванда ингээд сууж байна. Эн чин тэгээ зүгээр юм уу тий? Эн чин ямар нэг юм ингээд сэтэхгүй юм уу тий? Айгүй тийм өөр нүдээр харж байгаа. Хүчирхийлэл тэгээд эндээс ч үүсэж гарч ирнэ гэдэг ч юм уу тий? Айгүй тийм ялгаад байгаа байхгүй юу? Саналууд нь бол ер нь соёлын ялгаа асар их байгаа. Тий. Манай монголчууд ч гэсэн хүүхдүүд нь тий за ингээд хамтдаа ер нь усанд орж байгааг бол бараг хардгүй тий. Хардгүй тий. Одоо сүүлийн үед л нөгөө нийтийн нөгөө гоё аюу саун маун тэгэл тэр нэг амрах гоё газар байдаг шүү дээ. Тэрэнд хүүхдүүдтэйгээ орж байгаа болохоос ш ер нь бол ингэж хамтдаа ийм бол байхгүй тий. Яг тийм ясаа шилж байхгүй байх гэж бодож байна. Тэр байтугай нөө эцэг эхээсээ имээдэг, айж имээдэг, ээж аавынхаа өмнө нүцгэн суух битгий хэлтэй ингээд дээлээ ингэж хагас нөмрөөд ч юм уу тэгж сохойг бол ер нь бол ядгүй шүү дээ хүлээж зөвшөөрдөг шүү дээ. Тийм соёлын ялгаа бол асар их байдаг. Тий. Тий би бас нөгөө анх Японд ирчээд бас л нөгөө culture shock тий. Яагаад юм болоо гэж айгүй гайхдаг байсан. Тэгэд хэрвээ тийм хүмүүс байгаа бол тэр cool Japan-ыг заавал үзээрэй гэж хэлмээр байна. Тий. За энэ хүрээд ерөөхдөө та бүхэн ярьслаа өндөрлөг тийшээ хандж байна. Тэгээд одоо сүүлийн асуулт гэх юм уу те. Яг таны хувьд одоо Японд ажиллаж амьдарч байгаа, хичээж байгаа, зүтгэж байгаа залуус дүүнертэй хандаад нэг зөвлөгөө
өөрийн бодож явдаг зүйлээ нэг сайхан хуваалцааш төхөө. Тэгэхээр одоо яг бас энэ завшааныг завшааныг ашиглаад би бас яг хамтарч ажилладаг байгууллагуудтай талархлаа илэрхийлмээр байна л да. Яа тэгэхээр яг энэ нийгэмлэг гэдэг юмны ард бол маш олон хүмүүс хөдөлж байгаа тий. Илгээгч байгууллага маань хөдөлж байгаа. Тэр илгээгч байгууллагын ард байгаа тэр сургалтын төвүүдийн багш нар байна тий. Энэ бүх хүмүүсийн хүч хөдөлмөрөөр одоо өнөөдрийн манай залуучууд одоо энд ирээд бас ингээд ажиллаа саадгүй хийх юм үе таалга нэгдэж байгаа байхгүй. Тийм учраас энэ хүмүүстэй би хандаад бас манайхтай хамтарч ажилладаг бүх байгууллагын ажилтнуудаа үнэхээр чин сэтгэлээсээ үнэхээр талархаж явдаг гэдгийг илэрхийлмээр байна. Тэглэв яах вэ? Тийм. Тэгээд ийшээ ирэх одоо бодолтойгоо тэ Японд ажиллая гэсэн залуучуудаа нэмээд одоо хэлэхэд бол бүгдээрээ одоо ямар ч хүн энд бол Японд ирээд ажиллах боломжтой. Хариуцлагатай байх юм бол өөрийнхөө хандлагыг зөв байлгаж чадах юм бол юмыг бас эерэг талаас нь харж чадах юм бол асар өргөн одоо боломж байна. Боломж бололцоо Японд байгаа шүү. Тэ өөрийгөө баг гэж одоо тэ би энийг чадахгүй наа гэж битгий голоорой. Хамгийн гол нь өнөөдөр юм чадахгүй байж болно. Маргааш тэгвэл ямар болохыг тэ маргааш энэ хүртэл өссөн байна гэдгийг бас харцсан байх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдрийнхаа үр дүнгээр өөрийгөө битээ дүгнэрээ тэгээд манайхан ч одоо хэлдэг штэ манай монголчууд маань үнэхээр цаг залбаатай ийм хиймэрлэг арт хүн учраас үнэхээр эзэн хичээвэл заяа хичээн тий. Бүх хүнд бол адилхан боломж нээлттэй байгаа. Тэр боломжийг тэр хүн өөрөө яаж ашиглах вэ? Тэрнээс шалтгаалаад тэр үр дүнд гарнаа. Тийм учраас бүгдээрээ эрэг байцгаая. Тэ хичээцгээе. Тэгээ бас таны энэ оролцдог нэвтрүүлэг Cool Japan шиг те Cool Монголыг яагаад бүтээж болохгүй гэж те хамтраад байцгаая те бүгдээрээ. Тэ тэглэе яхаа. Яг энэний ард бол бид нар зөвхөн монголчууд гэдэг нэр бол гарахгүй. Монгол улс, монголчууд те ганц монгол биш, монголчуудын маань нэр гарна. Тэ. Тэглэе яхаа те. Тэгэхээр бид нар бол улс орноо төлөөлж байгаа учраас төлөөлөгч гэдэг утгаараа бас ингэж хандах хэрэгтэй хаа. Тэглэе яхаа. За маш их баярлалаа. Тэгээд за өнөөдрийн дугаарт бид нар гэрээт ажилчин те бас дадлагжигч ажилтан гэж бас ярьдаг те. За тусгай ур чадрын ажилтан гэдэг энэ систем, энэ хөтөлбөр, энэ ойлголтын талаар маш сайхан одоо эмх зэгцтэй ойлголтыг авч чадлаа гэж би хувьдаа бодож байна. Тэгээд маш их баярлалаа. Тэгээд таны цаашдын ажил амьдралд амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд та бүхэнд ч гэсэн бас ажлын өндөр амжилтыг хүсье. За өнөөдрийн дугаарын зочноор Kyushu Netto хамтын нийгэмлэгийн одоо Токиог хариуцсан захирал Халиуна оролцлоо. За тэгээд дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай. Баяртай.